аялын хамгийн амар хүнд хэцүү өдөр болж байгаа шүү. Юу хөр. Өөрөөс огтмор унж байгаагүй хүн мөр унаад аялд бас өчтөр ихийн хэсэгтээ сайхан л байсан. Тэгээд ер нь цагийн дараа асал гэсэн ч гэсэн л. Мондор нэг хоёр ингэж сууж үзлээ, ингэж сууж үзлээ. Тэгэл яасан. Мөр бол машиныг бодвол эргэн тойрон юм илүү сайхан тэгээ бодтой үнэртэй тэгээд гар хурж болохоор юм да гар хөрөхөр нүүрний нэгээр ингээл мөчр ингээл аяг гоё байсан. Тэгээд одоо бол харин бүхс бол ерөөсөй байхгүй нэг салтаа дотор гоё ингээд нэл өгч юм. Тэргөө дөрөв суранд ингэж холгохдоо тэр хоёр холгохдоо тэг бүхс сая ингээд лент наац ялж байгаа. Тэр бүхсээ гаргаж үзүүлдэг шүү дээ. Хоёр яг хоёр үзний голоор ингээд хоёр газар холгодоод арьс нь очиж. Үнж байхгүй ч жоох тийм. Жог юм бондор бөхчүүч ийм бүхстэй байсан болоос явах байсан. Тэгээд өгзгний хонгороо арьс хоёр газар байхгүй болсон. Яг энэ хоёр уудаг. Өглөөс сэрхтэй шууд яалц ирсэн. Яг л нурууны гидсний 6 булчин гэж байдаг шиг нурууны энэ булчинууд бүгд чангарчтай байна. Хөлн ямар ч тамирд их байхгүй. Юу хөрөө бүхс солгодоод ирэхээр хүн чинь бор жоохон шогшоор цогхоор бүхс солгодоод ирэхээр жоохон юунд эмээлэнд холуулахгүй тулд юу яагаад жоохон босож өндөж яваад өндөж явсаар аталч нөгөө би ч 100-100-аад хэлтэй хүн чинь биенийхээ жинг дийлдэг байх. Гойны булчингууд чангараад байна. Сая морой гой бэлдсэн ш тарай. Баатрах надаа юу тавьж өгсөн. Тэр дээрний юм тусдаа тогш эмээлэн дээр минийх ч одоо хөөчний офицер эмээл үү орс эмээлгийн орс охин хөдөлгөөнтэй эмээл байсан. Тэгсэн чинь баатрах надаа шүү юу тавьж өгсөн энэ хазуучих юм лээ. Тогш тавьж өгсөн. Тэгээ арай жоохон явж байгаа тогштой арай жоохон байдал дээртэд. Тэгээ дахиад болохоор өнөөдөр сүүлийн мишоко ингээд муглаад ингээд эмээл дээр хэлчихсэн. Энийг ороод суугаа. Тэгэхгүй бол нөгөө хонгоны арьс хуурцсан болохоор ч одоо энийг идэгтэл тэгэл махин гэсэн болж байна. Яг бүксгүй боллоо гэсэн бүксгүй боллоо. Одоо дөнгөж аяллаа 3 өдөр хойч тий 3 хоног. Тэгээ цаашаа дахиад 20 хоног явна. Бүксэл өста алхал юм байна. 400 км явна шүү дээ. Дөнгөж 45 дахь хил явж байна. За тэгээд аялал юм байна. Одоо бол хамгийн хэцүү морин дээр мордох. Чиний гайгүй нөө. Бид цоглоо гайгүй. За яадсан тэгэл явъя. Дайлаг шатаар. Зайсанд байдаг. Зайсангийн миний захын яг үүдэн дээр байж байгаа Отог Travel гэдэг. Энэ Отог брендийн дэлгүүрийнхээ бидэрт энэ майхныг гаргаж өгсөн. За боогийн болтгоо хадаа хүүтэн байгаа. Цастаа байгаа чи юм давхарлагтаа зузаан махаа авч явах бол болохгүй гэж тэгсэн. Бид нар бол яг өөр жижигхэн майхантай явуулсан. Энэ бол 25 кг жинтэй. Морин дээр хөндлөгөөр ачаа яваад хоёр ачааны орд яг гарч байгаа тийм. Юу уурчинстай. Яг энэ уулын ам тэгээд далайн салхилаад энэ уулын амны салхи тэр хойноос нэг гол орчиж байгаа. Энэ гурван салхины уулзуур дээр бид нар бууцсан байна. Шүнстэй амар салхистэй далайгаа. Энэ майхны уяа хөнгөнөд хүү гэдэрсэн. Байцгаад хөрхөх гээд энэ дэлийн моднооч тэр жигтэй шуугаацтай. Амар шуурга боллогсон. Майхны хүнд аваа явахандаа гэж бодсон. Энэ баавартай майх юм. Үнэхээр баав. Харуулсны аршаа. Бидэд явсараа гадаг чи харуулсны аршаа бидний түрүүний хонголсон газраас дээд их рүү юм байна. За энэ тойлогоос 45 гэсэн лөө. Далайн чимиг амралтын баазаас 45 км хойшоо яваад Эрдэг Хөвсгөл аймгийн Эренчлөв сумын нутагт байдаг. За баглын өстө онцгой үзэсгэлэн бүрэлдсэн газар байна. Ер нь тэгээд энэ доошо гол бол нөгөө далаа өөрөө дахиад нэг юм ууднаас буужж байгаа олон аршааны нэгдэлчин Хөвсгөл далаа юм биш үү ер нь тий. Юутай төстэй юм байна. Оолтой хөнгөртэй төстэй юм байна тий. Босод өндөр уулнаас буусан том аршаа байсан. Шатлаад замд ассан байна. Дотрын аршаа гинэ. Энэ байгалийн уулаас сүрж байгаа. Эдээс энэ бас сони юм байна.
Юурга яг энэ газрын эндээс ингээд юу гарч иж штэ. Шууд мөргөж гарч иж бүр. Газрын хавьдээс энэ ардаа чулуу байгаа юм байна. Тэгээ шууд мөргөлөө. Йоо шүүрж гарч байгааг үтсэн. Энэ шиг ингэж мөргөж гарч байгааг бол ер үзег юм байна. Барин шилэгч. Замд бас аян замын 100 муу татаад бас. Одоо дотор ер нь онцгүй явж байгаа. Чи ингэж байсан юм байна. Наа чи энэ уун газар авч. Энийг янзлах юм. Эх. Энэ юу юм бэ? Энэ чулууг гад. 예. 아, 예. 맞다, 인거. 오, 예. 이쪽에서 이기면. 어이나, 가다서. 가다서, 야, 이거 없으니 되고. 초도 오는 나서 이거 버리다 알아듣는데. 초도 오는 나서 버리다 알아듣는데. 다 썼지만. 대우를 생각, 다 같은 작서 생각, 숏 버리다. 아이고 진짜 머리가 가야 돼. 왜 이렇게 뒤로 올렸어 선생님? 진짜 거인 많아. 이 거인 버스. 맞지 그만. 아니 durgan sarayına durgan saray arığın tavına tutturayım. Arıkşanı yerini imti verdi git. Deri yiyorsa diyordu şimdi. Arıkşan deri yiyor. Arıkşan da arık amır. Arıkçaya tel. Tayın akşamda hür alıyor. Hadi ben gidecektik şimdi. Одоо баатар насуудад үйдтэй. Юу? Нас өдөр үү? Яа. Баатараа нас өдөр 60 та гэж байгаа. Тэгээд бидний өргөс даахгүй ачиг өгөөл морин дээр тавиад хүүтэйгээ өргөөл. Үүн даахгүй байхад өргөөл. Тэрээс нь аршины хүч байгаа бах тий. Байгаа бах тий. Тэгээд бидэртээ 400 км мороор явж байгаа. 60 настай юм байж байгаа. Би ер жил болгоно юм 60 гарсан баатар гэдгийг салахгүй юм. Модлол бас 60 гарсан өгшим. Бас өдөртөө зүг болсон. Манай баатараа бас олон мянган километр бидний тоож аюул остог айдуулсан сайхан явуулж өгсөн. Баатрах. За энэ жил бас нэг баатрахтай явж байна. Ер нь баатраар хамгаалуулаад явж байгаа тийм. За тухайн энэ уулын чулуугийн бүтц болон хөрсний бүтцээс шалтгаалаад ямар эрдэс бодисын дундор ус дамжиж гарч байгаас болоод тухайн одоо уснууд гарч байгаа уснууд өөр болдог. Тэрнүүрээ аршаан үнсдэг. Аршаангаас нийлээд байгаа нь ямар эрдэс бодисын олоор юм уу? Ямар эрдэстэй чулуугийн голоор уус гарснараа усны найрлаганд одоо эмийн болон эмчийн эмнэлгийн дэмжлэгийн чанар үүсч байгаа доо гаргасан байдлаа. За энийг тэгээ амтаад монголчуудад эзэн мэдсэн баг. Миний нуурлаг бол сав давсагны аршаа гинэ. За сав давсаг бод асуудалтай асуудал яасан юм. За ингээд энэ аршааны хүрдэхийн төдөд миний сав болон давсаг над чи сав байхгүй. За энэ аршааны хүрдэхийн төдөд миний одоо давсагны асуудал үүгээр эцтэгсгэл болж одоо ингээд сайн сайхан мөнгөний хөдөлгөөн олох болтгоо гэдэг. Харин өөр амт гарч штэ. За энэ бол зүрхний аршаа юм байна. За эндээс ингээд аршаа хүртвэс одоо зүрхний асуудалтай хүмүүсийн зүрх зүгээр боллоо. За энэ аршааны хүрдэхийн төдөд болдын болдоор үгийн зүрхний асуудал одоо үүгээр эцтэгсгэл болж зүрх нь үүнээс эмсэтэн сайжирч 100 насыг зоогорлоо зогсолтгүй ажил сайн өдөр ажиллах болтугай гэдэг чи. Эцэг зүсний аршаа. За энэ аршааны хүрдэхийн төдөд болдын болдоор үгийн өнгөрсөн жилд дуусан их 100 грамууд бүгд өггүй болж уусан бив, өөх, мах бүх асуудал одоо биднээс үүдсэн бүх асуудал болж эцэг нь амсахын төдөд эрүүл болох болтугай гэдэг ерөөл толбат уучаа. Өөрөөр тамхи татдаг юм байгаа. Тамхи татдаг учраас одоо энэ аршааны хүрдэхийн төдөд миний татсан олон тамхиас үүдсэн муу бохор өгөө жоо шиг шин болох болтугай.
чадах сайжруулдаг шаардж байна. За энэ бол эрчүүдтэй хэрэгтэй юм байна. Би ч одоо ноцсон. Гоолтай аймгийн Хөвгийн аршигнаас мөртөл. Тэгээд ер нь тэгшааж ирсэн да. За энэ нэг ийм сайгаар шиг байна. Тэр хүн юм чинь. Тэгээд олон хүү охид өгөх болтгоо гэсэн. За. Энэс Бакурт ихчүүдээс ажлыг ихгүй зовлон болох байх гэж байна. За харуулснаа аршин гэдэг юм. Төвшил аймгийн жил онцгой харуулснаа аршин гэдэг юм байгалийн өссөн төгс газар байт юм байна. Үнэхээр өссөн нүүдүүлээс гоё өссөн төгс. Тэгээ дууч юм энэ уус за тэгээ уулаас гарч энэ усоолод шууд бөлж гарч далаа руу тэрчтэй очиод ерөөсөө нэг 100 гаруй метр газар яваа шууд далаа руу цутгадаг. За тэгээд 6 сарын 1-ээс 10-ны хооронд хүмүүс ирдэг. Эндээс тэр юу гэсэн запас гэдэг юу гэсэн балиус гэдэг заагс барьдаг. За тэгээд дээрээс нэмээд балиус заагсын төрсийг бөхчүүд иддэг энэ тэгээ сав давсаг уушиг зүрх одоо эдэг дотор бөөр 500 үе мөчний аршигт энэ амнаас гардаг байна. Тэгээд Монгол бас цөөхөн идэг ийм гоё цөөхөн идэг биш байгаад ийм гоё байгальтай газар би бас анх удаа яг ийм гоё байгалийн зургийг дандаа юун дээр сарж ирсэн. Энд дэлгэр хятад календарны зургаас харсан. Манай Монгол бол бас байж тийм байна. Гоё юм байна. Үнэхээр гоё. Сэтгэл хөдлөл сайхан. За энэ нутгийн уул усны эзэн савдгал бүх өршөж уусан аршаан бүхэн минь эм болон шингэж үүнээс цааш өвчин зовлонгийн элдв асуудалгүй байх болтугай гэд хэлбэрчихээ. Одоо дотрын хашаа энэ хуучин байсан нөгөө пайцнуудын энэ рүү өлгөж юм байна. Хуучин байсан пайцнуудын ингээд янз янзаар харуулад харус 1900 хэдэн он гэнэ. Харус 1998 он гэж байна. 995 он гэж байна. Тэ 95 юм байна. 95-ны 6 сарын 18 гэсэн хэлсэн байна. За энэ тэнд бах ингээд пайзнууд сэлцсэн байдаг юм байна. Дотор нь ингээд бас өдөө удаага өргөдөг л та. Би болохоор өдөө удаа өргөхөн дээр бас уул усны лос авдаг харах болтугай гэж сонсоорой. Би өдөө бодоос уул усаа лос авдаг бузарлаад явах вэ? Домоо муухай хогцыг болгоод явах вэ гэд явж байгаа учраас мөнгө төрөг тавихгүй өдөө бодоо өрөхгүй энэ хог болоод байгаа учраас ямар ч сан одоо уул усны гашаа одоо энэ эзэн савдгууд одоо юунд бүгдэнд нь одоо газрын эсүүд бүгдэд нь сайхан чинслээс намжлан мөрөгчөөд тэгээд явж байгаа шүү. Манай багт нэг дуурахгүй яваад байгаа тий. Хаяа нэг хөлөг гарахтай гэж дээ. Оо тэг хэднийг нь урт гарна марам шүү. Жаа халаас гараад тэгдэж шүү. Өөдгөө чи ноогтц. Одоо сэрэгт явах гэж юунаас ичгүй. Сэрэгт явна. Авгаа авна. Тэ лаав хүүд танилцсан. Сэргээс том ир болоод ирэхэр чинь тэгээ бас нэг гэр бүл бүл зөхөө болно. Охин маналт болно гэж ингэ ичээд ивэл яаж. Авгаа муугаа цэртэх юм бол чи. Цэрт яг ичгийн хүчээр байх чинь тэ. За доошоо тайлбар хэр хийв. Манай уг нэг өдөрч юм байгаа. Миний нэвтрүүлгийн нэг дүүрэн байгаа шүү дээ. Тэгээд вайсыг парк гэдэг хичээл нурууны ард гарч дээ. Тэгээд яг 10 20 30 хоног явахад хөдлөгч болгочноо яг. Тэ. Гайгасаа хөдлөгч болчиход. Хойдгоос болчих гээд хижээс дээр нэг цаг өгчих гэж явж байгаа юм шүү дээ. Би нэг юм хийх гээд. Тэр ганцхан. Манай ватраа болсаах ярьчих юм байна уу? Монгол улстай ярил ховор байгальтай нэг бол хайрлан хамгаалах одоо огшороо янз бүрийн одоо тоошороо янз бүрийн нас хамгаалж ирэх хэрэгтэй юм байна. Танд бас нэг зам байна. Энд бол одоо ерөөсөө нэг амралт байгуулад зам тавиад их сонирн биш л гэж би бодсон. Тог дат чинь одоо энэ рүү чи юу хийх гэдэг юм шүү. Тэгэхээр л одоо тоог бол хязгаарлах хэрэгтэй шүү дээ. Бас цаанаас. Онгон жигээр нь байгуулах юм дараагийн үр хөхөд дараагийн одоо Монгол улсны их хэрэгтэй болно шүү дээ. Тэгээд энэ сайхан өвсөн нуураа бас
онгон байгалийн байлах хэрэгтэй юм байна. Байгаль уг нь чадлын хэрээр өөрийгөө хамгаалт юм ба шүү дээ. Торлогтой шавар усаар хаагаал тий. Одоо ер нь тэгэл хүн техникийг ирүүлэх нь чадлаараа хамгаалдаг юм байна. Шавар ус, бороо ус уурна гэдэг чинь одоо шаварт бол хүн хараа агал ирнэ шүү дээ. Тэгэл байгаль онгон байгалаараа байх хэрэгтэй байхгүй. Ийм л гэж юу бодод байж. За сайхан юм үзлээ. За дараагийн аялалд орё тий. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэс Петролиум, ухаалаг хэмнэлт, урагшлах амьдрал. За чи урд модоо харж явах уу бас өөрөө. Чи чинь нөх мөхрөө юм уу ордог юм шүү дээ. Одоо мод өгтөө үлдчихлээ. Надад гойд явж байгаа. Зурганд анхаарч явж байгаа юм дээгүүр даваад явчихсан. Нэг бол нөхрөө шаагаал орчихсон. Зэрлэг дайган гүнд чинь энэ та бид нар аялалд гараад 3 дахь хоног дээр явж байна. 3 дахь хоног маань бас дайган гүнд яваалгаа. Гэтэ одоохондоо бол яг даваагаа давтлаа бас нэг жоохон зам жим өөрөө барьж байгаа. Ерөнхийдөө замгүй бол яваагүй. Тэгээд мориндоо одоо суурж одоохондоо өгсөн доороо нөгөө мишоко хийч. Тэгэхгүй бол хонгоны хайрс 2 газар хуураа унтсан. Яа. Тэр шахны лэнд наацсан тэгэл. Шаха. Мишоко хийчихэр бүхсээр нарай гайг болчихчих. Тэгээ одоо 2-3 хоногоос айтайхан болоо эдгээр айтайхан болчих. Энд бол үнэхээр тансаг байна. Оо. Инхээр зөв шууд шилмүс санхлаал. Дээрээс нь юм гоё байгалийн чихэрлэг өндөр өндөртэй. Тэгэл гоё мөг сөг цэцэг. Одоо нэг юм өнөртүүлэх цэцэг цацгаар ч бас амар тийм ялуун байд юм шүү дээ. Энд чинь болохоор тийм жимс цэцэний олилцсон өнөр тэгээ энэ шилмүс модны шилмүсний өнөр гэдэг чинь ерөөсөө янзай байд юм нөө. Гоё юм байд юм байна. Гоё юм байд юм байна. Миний мөр бас их сайн байгаа. Миний мөртэй сайхан дасаад итах баа. Жижиг өвсөн дээрээс тэр аваас ингэж чирэгдэл шорон зам руу ороод. Тэр шороороо ороод яахгүй. Дийлх анх болгоо энэ чи халаад гар шувтраад. Энийг мэдсэн уу чи. Тэг чи амар ал тэгэгээд очиж штт. Түлээч ингэ түлээд энийг хуулж өгөөд. Өчиг махан гарч аим шиг болсон байна. Тэг ингэ яг юм халуун юмар түлцсэн шиг байна. Дайс. Юуны зам хөндлөө явж ирээд эндээс жоохон гүйлгэж ирсэн аа тэгээд тавиа жоохон айж хоо эргэж шатсан явчихсан чинь нэгдний болонд амтаа харагч болсон чинь морь зог тусаад тэгсэн би зог тусахтай гэрэн дээгүүрэнд авч өгөөд тэгээ унаад морь алдчихгүй гэсэн чинь нөгөөтөн зуларсаар байгаа тэгээд наваа чир зуларсаар байгаа гайг урч ирчихсэн. Тэр хүнд шар шаврын дээр чирэгдэж өгөөд нөр өрмөр айдаад хаар жоохон салхилсан чи гэтрүүлээ салхилчлаа тий. Бид шаач юм хазаахаар моциг л ундаг усч унаас урцсан. Өшөөхөн биендээ айл өвтөх нэр унаад гэж байгаа юм чи. Том моциг л тэрнээс өргөчлөө л дээ.
Тэрээс нь очиж уяанаас нь ууг нь тогтоцсон байхгүй. Номхон наад машин зайл ёстой. Эндээс мөрийг өгөөд. За одоо ингэж ямар ч энэ аянд морноос унах ажиллагаа хийчлээ. Тэг бацтай арилгаад. Би өнөөдөр аршаандар явж чад 50-ны гашиг газар тавьчихад аавны хайчлаад аавна гэж бодчихсон мартчихсан. Хог хайчлаад байгаа л бодоод явсан байхгүй. Тэнийх жиж мартв тий. Тий. Чи хүн унгаач хаяа явдаг. Хогийн гараа өгөө. Гайгүй өвтөн нартээс унангууд нь аяа зүхтаачдаг энэ төр. Чи унгаар мөр чи эзнээ аваа явдаг баг чи одоо. Хаяа зүхтааш ачдаг. Авахар юм аа. За яах вэ? Дойлоо. Дахиад унгаад болохгүй шүү дээ. Хөөе. Сонсож байгаа юу? Мэдж байгаа юу? Үгс идүүлээд өдөржингээ эрхлүүлээд байх чинь гаж маа. Агшаад ах юм. Та бид нар доороосоо өгсөөр хагаад ямарсан далаагаас салсан. Тэгээ далаагаас холдоод чиглэгийн даваагаар Иржил сум руу орж явна. Бас нэг ойролцоогоор 40 км явв. Тэ 40 км яваад чиглэгийн давааны орой дээр гарч ирсэн. Оогоо тойрч байна. Тэгээд энэ хав чиглэгийн даваа өөдөө ууг нь сайжирсан зам тавьсан. Сайжирсан зам тавьсан юм. Тэгээд тэр нь бурхан нас л амар байна. Энэөр юусэн ус намаг бол амар ихтэй ч. Ус намаг ихтэй саяас марнаас нэг очиад авсан. Хавирга жоохон өндөрлөөд. Тэгээ одоо яах? Явах хөөхөлтэй явж л байгаа юм чи тэгэл. Яваалаа. Энэ хав дээр овоо болгоны орой дээр морины толгой их үйд юм байна. Энэ хурдан морины толгой тавьчих тийм үү? Тэгээ овоо болгоны орой дээр морины толгой их үйд юм ч. Байт юм байна. Тэгээд ямарсан чиглэгийн даваагаа одоо уруудаад за тэгээ арсан гол орох юм байна. Тэгээд урууд чинь бүксоолостой сайхан банз болсон. Угаас төгчсөн. Тэгээд явж ин да. Энэ авийн байгалийн өсөлтөн бол жигтэйг сая тэр чиглэгийн хавцал баг тий. Чиглэгийн гол нь тэгээ сайхан хавцлаар өсөд дэшээ явсараа давааны хорой дээр болсон. Одоо жоо уруу зам. Мордоо явхад бас уруу зам хийвгүй байт юм байна. Өксөөр нь гайгүй. Уруу дээр хийвгүй санагддаг юм байна. Тэгээ мор гэдэг ухаантай юм тий юугаа станаг хаанаг шиг шаагуур явах их ялгана. Тэгээд өөрөө бараг замаас онгочихоо заримдаа ч би бараг хэрэггүй юм шиг болчих гоо. За Land Cruiser клубийнхээ энд бас ирээд логоо тавьжээ. Хинтийн орны тэр орой дээр бас тэр хэрхлүү 3 нуур дээр хагийн хар нуурн дээр Land Cruiser клубийнхээ логоо тавьсан байсан. За тэгээд одоо бол энэ дээр бас тавьсан байна. Land Cruiser клубийнх бас сайн явдаг залуучууд байна. Заахан байна. Гэтэ эдгээр бас логоо тавина, хажуугаар нь хогийн сав байршуулна. Тэгээд хог бити хаяарэ гэсэн пайд самбараас давхар зүүдэг нь бас Land Cruiser клубын залуучуудын бас сайн тал бүгд баяр хүргэе. За ингээд цаашаа замаа өгсөөр. За Unitel Mobicom 2 бол өвсөлт бол ангаа болт юм байна. Тэ. G-Mobile явт юм байна тэгээд. G-Mobile-ийн орон нутгийн хэмжээ бол ерөөдөө мундаг юм аа. Mobicom бүр ангаа. Mobicom ерөөдөө гадаа явах ч юм. Авч яваад хэрэгч байхгүй. Сум болгоо аймаг болгоны төвдөр бол байх нь байгаа. Тэгээд ерөөдөө гараад Mobicom хамгийн дөрөв алга болт. Тэгээ Unitel нь урагшаа говьроо бол хамаагүй дээр юм те. Урд аймгийн нутгуудаар бол баруун аймгийн нутгуудаар хамаагүй дээрс. Хөвсгөлд бол өстө бас онгой байна оо. Энэ хойд аймгийн нутгуудаар сая юун дээр хинти юу руу явахд бас байхгүйсэн. Өглөө 3 нуур уул руу гарахд байхгүйсэн. Mobicom бол бүр таг байсан. Тэгээ бол G-Mobile Mobicom ер нь Улаанбаатарлаг гэдэг юм даа. G-Mobile хөдөөнөө азаргал юм байна. Нэрс их ургасан байна. Стан нэрсэн дээр явж харж байна уу? За энэ чил жинхэнэ амьдрал шүү дээ. Гой ингээл наваал алгандаа дүргэл одоо ингээл өвөл болцсон. Хүмүүс ингэртэй жимс хадгалсан. Яг уу нэвтрүүлэг үзээд гаргаад идэнүц.
За хадгалж амжиг нь бол тэгэл шүсээ гоожлоо харж ин дэс. Өнгөрөөд. Харандаж би ямар ч юм түгэд тэгээ танаст ам дүр нэр шийдэж үзэл. Монголын байгаль гэж нэр үнэхээр баян байгаа шүү, тэ. Юу уг нь хүмүүс үл гараа энийг хөрөхгүй шиг л байгаа нэг сүйтгэхгүй шиг л байчил. Хад нэг хэдэн жил байх юм да зал. За ингэ нийсэл зөндөл нөө. Көл сууж гал тарлаа ич. Би нэг атгыг дахиад идлээ. Амбара битмин жүлд. Аяа таун багхгүй. За нийсэл байна. Бэш. Багад самарныгоо мөксөн дор жимс түүжээ толгоогоо хаагах шилүүлээ. Талсан юм болох тий. Өнөр тансгаа. Ой яа өөрөө жимс түүцээ чи. Ой яа гэсэн чи. Бараач төв бол л да. Одоо гол дээр очиж доош бууж байна шүү. Йоо. Ачиг. Өлөн мэдлэг юм ээ. За бид нар одоо гарч байгаа бол хачмын гол гэдэг нэртэй голоор гарч байгаа. За энэ харагдаж байгаа том уулыг бол энэ дээр ороод цастаа гоё том уулыг болохоор хачмын дөрвөн уул гэдэг юм байна. Тэгээд энэ авцаа хангалтын удаа гэсэн бодолтой. Өнөөдрөөс ойролцоогоор нэг 5 орчим километр явчих уу гэж бодож байна. За бүхс нуруу хоёроос давхан байхгүй болсон. Тэгээд явж байгаа. Сайхан нэрс түүжидээд сага сэрэгчлээ. Энэ хавьд уулын гол учраас загсгүй гэж байна. Тэгээд явандаа цаашаа загстай уул руу очих юм байна. Байгаль бол сая энэ хавцлаар уруудаж орж ирсэн. Хавцлаараа уруудаж орж замынхаа ууланд ирсээ төвчгээд. Арсан гол, за энэ хачмын гол. Энэ хавцад буудлах юм шиг байна та. За энэ хөрөө уул нь хачмын хөрөө уул гэдэг нь байгаа юм байлээ. За арсан голоор дээд их рүүгээ очихоор арсан хүрхрээ гэж байгаа гэсэн. Бадам самбах дээр үед бас ирж бичлэг хийж исэн гэж сая баатрах ярьж байна. Тэгээд би бас үзэх санаатай л байна. Арсан хүрхрээг. Өнөөдөртөө бас хачмын гол өнөөдөр бороо орох гэдэг юм тэнгэр үргээд уг нь нар гайгүй дахиад 2 цагийн явдал байвал байхаар нэг 10 км явдал байвал байхаар юм. Тэгээд одоо бороо орчвол бас төв гэж бодоод бороо орохоос өмнө цөмөрөө голоо гарчаад буудлах газраа буйдаа гэж бодоод явж байна да. Have a nice trip to your home нэ. За энэ буудлах газар болтой юм аа ирсэн жуулчдээ. За тэгээд энд буудлаад голоос усцөө гэлтгэл. Майхнаа барайл хонхын үсттэй. Бороо орчвол харин энэ рүү чи ус дүүрч магадгүй шинжтэй. Дэвсэг харагдаад их. За варнаса боон мон гэж тэдгийг авнаад. Яа. Хүний хөлөөр бууж байгаа шиг. Яа. Өдөр морноос унаад хавир гос ив болчихжээ. Тохоогоо доороод дараад унтсан болтой юм шиг байна. За тэр жагаа барцал гараа тэгээд яаж байгаа вэ? Тэн дээр л бодох ч юм алга. Би бол тэр дэргүй морон чаддгүй морноос унахын тодорхой байсан юм чи.